Надад нэг эцэг ингэж бичсэн байсан. Миний пэйж дээр 4 жилийн өмнө төрсэн хүүхэд одоо 4 нас хүртэл энэ сургууль чи ороогүй гэсэн. Энэ байрлал яг хизээ эхэлсэн байна. 23 оны намар гэсэн. Одоо яг хэдэн хувьтай явж байгаа хизээ ашиглалтанд орохоор төлөвлөж байна. Ягаад ингэж удаашрав? Төсвөө өөрөө 3 жил тавигдсан. Одоо ажлын хувьцаа 85% явж байна. 3 сарын ихээр комисс ажиллах гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна. 24 он зуны яг эд үе дээр 2-3 сар бас нэлээд жоохон зогсон болсон. Энэ нөгөө замын трасттай холбоотойгоор замууд хаагаад урдуур том зэрэг орж ирэх боломжтой болсон. 960 хүүхдийн багтаамжтай сургууль. Тэгээд ашиглалтанд орох юм бол энэ хавийн 2000 орчим хүүхдүүд сургуулаараа гэд бүр хамаарч чинь. Тэгэхээр одоо бид нар замын уур дахиад нэг сургууль баригдаж байгаа. Дахиад нэг сургууль худалдаж авахар байгаа гэдэг. Яармгийн нөгөө хүн амын өсөлтөөс шалтгаалаад энэ сургуулийн барилга барьж байгаа ч гэсэн өсөлтөө гүйцэхгүй байгаа. IDC property-хэн бол барилгын ажлаа үндсэнд нь 3 сарын 1-ээс өмнө дуусгачих юм байна. За тэгээд жижиг сажиг гадна талын засварын ажлууд гадна талбайд огчлол энэ төргээд хавар болохоор хийгдгээс байгаа юм байна тий. Тэр нь Тамгуул гэдэг компани дээр байгаа. Тэр эднэр ингээд хийгдээд дуусахаар үндсэндээ бол 4 сар 5 сар ихэд байж бүрэн ашиглалтанд орох юм байна гэж ойлгож байна тий. Тий. За баярлалаа. Тэгээд хурдан дуусгаж игүүл их сайн байна.